Наруто зохиолын ертөнцийг тайлбарсан бичлэгний 2 дугаар хэсгээр эргээд уулзч байгаа баяртай байна. 2 дугаар хэсгээрээ түрүүн хэлсэнчлэн сүүл тараатаад овг угсаа улсууд болон тэдгээр тариалагддаг тосготой талаар ярихаар бэлтгэлээ. Наруто зохиолтой Шиноби буюу нинжа нарын дотор олон төрлийн овгуудаас бүрддэг агаад эдгээр овгууд нь цусны төрөлөө өрөмс чадвар, нууц техникүүдээр ялгардаг бөгөөд Шиноби тасгатын үндснийг жиг бүрдүүлдэг. Овгийн гишүүдийн хоорондын холбоо нь ихэвчлэн цусны төрөл, генетикийн удамшилт болон генкай эсвэл нууц техник эзэмшсэн байдлаар ялгардаг. Овгуудын зарим нь Шиноби дайны өмнө хөлсний зэргийн хүч байсан бөгөөд дэлхийн Шиноби дайны дараа Шиноби тасгатыг байгуулад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал Сенжу болон Учиха овгууд нь анх удаа тохиролцож өөрсдийн амьдардаг газрын даймадаг гэрээ байгуулан Шиноби тасган байгуулсан. Эдгээр овгуудыг жишээ дагаж олон овгууд өнөөдрийн бидний мэддэг тасгатыг байгуулсан билээ. Узумака овг нь анх Узушигагура тасганд байрлаж байсан нэр хүндтэй овг бөгөөд тус овгийн гишүүдэд тодулан ус, хүчрхэг чакра, амьдралын хүч ихтэйгээс гадна мөн функцүүд гарамгаа байснараа алдартай байв. Узушигагура тасганы уналт болон овгийн бууралтаас үл хамааран Узумака овг бүрэн устж үгүй болоогүй бөгөөд ихэнх гишүүд нь Конохагакура тасганд шилжин суурьшжээ. 4-р Шиноби дайнаас 15 жилийн дараа овг дахин идэвхтэй болсон гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тус овг нь Сенжи овгтой цусны төрлийн холбоотой бөгөөд энэ нь тэдний хооронд ойр дотны харилцааг бий болгосон байдаг. Овгийн гишүүдийн урт наслал дах урдан эдгэрэх чадвар нь тэдний хүчрхэг амьдралын энергитэй холбоотой бөгөөд тэдний функцийн мэдлэг нь босод Шиноби тасгатын донд айдас төрүүлж хүнд итгэл хүлээлгдэг байв. Овгийн алдартай гишүүдийн нэг нь Узумака Наруто бөгөөд тэрээр Конохагакура тасганы 7 дугаар Хокаге болж овгийн нэр хүндээг дахин сэргээсэн байдаг. Учиха овг нь Индрагийн үр удам бөгөөд Конохагакура тасганы хамгийн алдартай хүчрхэг овгуудын нэг юм. Тэд Шарангийн хэмээх өрөмөс доожцоо болон төрөлхийн тулааны өндөр ур чадвараараа Конохад өдөггүй бүх Шиноби ертөнцид хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн хүчрхэг овгуудын нэг болсон юм. Олон 10 жилийн өмнө Учиха овг нь Сенжи овгтой хамтран Конохагакура тасганыг үүсгэн байгуулж тус тасганы амар амгаланг батлахын тулд Учиха овгийн гишүүдэд тасгатын хамгаалтад чухал үүрэг гүйцэтгэж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн гэрээр овг болон тасганы удирдлагын хооронд үйл ялгалцал зөрчилдөөн бий болж эхэлжээ. Энэ нь Учиха овгийг тасганы улс төр нийгмийн үйл ажиллагаанаас аажмаар тусгаарлахад хүргэсэн аж. Энэхүү тусгаарлагдмал байдал нь Учиха овгийн дотор бохимдол, итгэл алдарсан байдлыг бий болгож улмаараа тэднийг Коноха эсрэг төрийн нэргэлт их төлөвлөгөө боловсруулахад хүргэсэн юм. Гэвч ховлоо нэг тасганы удирдлагууд мэдэж хяналтанд авчиж чадсан бөгөөд үүний үр дүнд овгийн гишүүд Учиха овгийн уналт гэгддэг эмгэнэлт үйл явдлын үеэр устгагдсан. Энэ хадлагыг овгийн нэгэн гишүүн болох Учиха Итачи тасгатын удирдлагын даалгавраар гүйцэтгсэн бөгөөд зөвхөн түүний дүү Учиха Сасуке амьд үлдэж уг үйл явдлаа Учиха овгийн түүхийг төдийгүй зохиолын өрнөлийг ирсөөрч Наруто ертөнцид чухал нөлөө үзүүлсэн билээ. Хьюго овг бол Конохагакура тасганы хамгийн эртний хүчрхэг овгуудын нэг билээ. Тус овг нь өөрсдөө өрөмс чадвараа төгс тулааны арга барилаараа тасганы босоод овгуудаас ялгардгийн дээр тус овгийн бүх гишүүдэд төрөлхийн Бекуга хэмэх генкайтай төрдөг бөгөөд энэ чадвар нь тэднийг Шиноби ертөнцид хосгой байр суурьнд хүргэсэн юм. Тус овгийн өөр нэг онцгой чадвар бол чакраг өөрийн биеийн тэнхээ зүг хэмэх 361 чакрагийн цэгээс чөлөөтэй ялгаруулж удирдах явдал юм. Энэ чадвар нь Хьюго овгийг зөөлөн тулааны урлагийг төгс эзэмшигт хүргэсэн байдаг. Хьюго овгийн өв соёл тулааны ур чадварны зөвхөн Конохад төдийгүй Шиноби ертөнцийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэд өөрсдийн яс уламжлалтыг чанд захиж овгийн дотоод зохион байгуулалтад маш их ажил бүтлэгдэг. Овг нь үндсэн салбар Суке ба салбар Гөрбөл Буке гэсэн хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд энэ бүтцэн овгийн удамшлыг хамгаалах Бекуганы нууцыг хамгаалахад чиглэгдсэн ч дотоодын зөрчилдөөн үүсгэх үндэс болсон юм. Хьюго овг бол хүч чадал, яс уламжлал, өрөмс чадвараа хадгалж ирсэн Шиноби ертөнцийн хамгийн бахархалтай овгуудын нэг төдийгүй тэдний тулааны ухаан Бекуганы хүч чадал нь Конохагийн аюулгүй байдлын баталгаа болж олон үеийн турш нэр хүндийг нь өргөж ирсэн билээ. Сенжи овг бол Шиноби ертөнцийн хамгийн домогт овгуудын нэг бөгөөд Конохагакура тасганы үндэслэгчдийн нэг болох дууган байр суурьтай овг юм. Тус овг нь өөрсдийн хүчрхэг чадвар олон талын авьяасаараа босод овгуудаас ялгардаг байсан бөгөөд тэднийг мянган ур чадварын овг хэмээн нэрлэдэг байсан. Сенжи овгийн хүч чадлын үндэс нь тэдний төрөлхийн хүчтэй чакра, тулааны өндөр ур чадвараа олон төрлийн техникийг эзэмших чадвар юм. Тэдэнд босод овгийн нэгэн адил өрмөц генкай байгаагүй ч уян хатан байдлаа тактик боловсруулах чадвар, байгалаас айлсан хүч чадал нь тэднийг давуу байдалд хүргэдэг байна. Уг овгийн үүсэл нь Хагурамагийн хоёр хүүгийн нэг болох Ашурагаас үүдэлтэй бөгөөд тэдний гол онцлог нь зөвхөн хүч чадал бас инх тайван эв нэглэг эрхэмлэх үзэлд оршдог.
Hashiramaгийн дүү Конохагийн 2 дахь охин Таберама Сэнжүн овгийн энэ үзэл баримтлалыг үргэлжлүүлж тасганыг хамгаалахын төлөө амьдралаа зориулсан байдаг. Өнөө үед Сэнжү овгийн нэр алдар бүдгэрсэн хэдий ч тэдний өв боломжлол төвгөн ховын дамирны шинаби ертөнцид хизээж мартагдахгүй бөгөөд эв нэгдэлэг хүч чадал ухаалаг удирдлагын бэлэгдэл болж Конохагийн суурийг тавьсан хамгийн чухал овг юм. Апорема овг бол Коноха Какура тасганы хамгийн өвөрмөц овгуудын нэг бөгөөд тэдний тулааны арга барил нь бусдаас эрс ялгардаг. Тус овгийн гишүүдэд төрөлхийн шавжийг удирдах чадвартай бөгөөд үүнийг овгийн онцгой уламжлал болгон үеэс үед дамжуулж ирсэн. Уг овгийн гишүүд багнасаас эхлэн өөрсдийн биедэд тусаа төрлийн шавжийг нэвтрүүлдэг. Эдгээр шавж нь эзнийхээ чакраг хоол хичээл болгон хэрэглэж, хариуд нь тэдний тушаалаар ажилладаг бөгөөд шавжлуудыг тагнуулах хамгаалалт дайралт зэрэг олон янзын зорилтоор ашиглах боломжтой байдаг бөгөөд энэ нь Апорома овгийн гишүүдийг нууцлаг аюултай тайсан болгодог байна. Уг овгийн хүмүүс хэд хэдэн төрлийн шавжийг гаршуулж хэрэглэдэг бөгөөд үүнд хэдий жижиг биетэй ч чакраны буруу хангалтаас болж томрон эзнийхээ махнаас иддэг кидайчо. Жижиг нисэх чадвартай, цогтой төстэй овгийн хүмүүс түгээмэл хэрэглэдэг кикайчо. Шомошог үл үзэгдэх мөртлөө хилэнц торхоо шиг үхлийн аюултай хор ялгаруулдаг кочо. Апорома овгийн цөөн хідэнт хэрэглэдэг нано хэмжээтэй ринкейчо. Тагнуулын ажиллагаанд ашигладаг өттэй төстэй шукайчо гэх мэт олон төрлийн шавжийг хэрэглэдэг байна. Тэд ихэвчлэн тайван даруй зан чанартай бөгөөд хүч чадлаа хэтэрхий илдод харуулдаггүй. Тэдний нууцлаг байдал төгс тагнуулын ур чадвар нь овгийг Конохагийн хамгийн ихтгэл толботуудын нэг болгосон. Апорома овг бол нууцлаг ухаалаг тактик шинободын төлөөлөл бөгөөд тэдний шавжтай харилцах өвөрмөц ур чадвар нь Конохагийн хамгаалтын чухал толгойр баг нь болгож өгдөг билээ. Акемичи овг бол Коноха Какура тасганы хүчрхэг үнэт шинободын нэгэн овг бөгөөд тэдний өөрсдийн өвөрмөц чакра удирдах арга барил авраг том хүч чадлаараа алдартай. Овгийн гишүүд хоол хүнсээрээ чакрагаа хоримтлуулж улмаар биеийн хэмжээг өлөмж томруулан тулаанд ашиглах чадвартай байдаг. Тэдний өвөрмөц техникүүд нь чакрагийн энерги бие махбодтой төвлөрүүлж хүч чадлаа хэдтэйхэн өсгөхөд чиглэгддэг. Байкада житсу нь овгийн үндэс чадвар бөгөөд гишүүд өөрсдийн гар хөл эсвэл бүхэл биеэ томруулж дайснаа хүчээр дарангуулдаг житсу юм. Акемичи овгийн үүсэл нь эрдвээс ихтэй бөгөөд тэд Конохагийн зургийг тавьж авгуудын нэг юм. Овгийн гишүүдийн үргэн зөвхөн тулаан бус, эв нэгдэлэн нөхөрлөл үнж байдлыг эрхэмлэн хадгалаад чиглэгдэж ирсэн. Тэдний удамд хүч чадал болон энерги зан чанар зэрэгцэн уршиж, үүнийг олон үеийн турш өвлөн уламжилжээ. Акемичи овгийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг бол Жөүжү Акемичи. Тэрээр өөрийн эцэг Чозо Акемичийн хамтаар овгийн нэр хүндийг хамгаалж, Конохагийн төлөө олон тулаанд оролцсон байдаг. Акемичи овг бол зөвхөн биеийн хүч чадлаараа төдөөгүй бусдад төлөө зүрх сэтгэлээ зориулах чанараараа гайхагддаг Конохагийн нэгэн овг лээ. Энэ Зука овгийн гишүүд тодорхой насанд хүрэх үедээ өөрсдийн нохой хамтрагчийг сонгодог бөгөөд тэр үеэс хойш шинаби болон түүний нохой бараг салшгүй холбоотой болдог. Тэд хамтын нинж зүү хэмээх тусгай дулааны техникийг ашиглаж гайхалтай багийн ажиллагаараа ялгардаг. Түүнчлэн тэдний байглаас заяасан өндөр мэдрэхүй ялангуяа өндөрлөх чадвар нь тэднийг шинаби ертөнцид шилдэг мөрдөгчд болгодог байна. Чакрага хамартай төвлөрүүлснээр үнэрлэх чадвараа хэд дахин сайжруулж, маш хол зайнаас байг үнэрлэг мөрдөх хянах боломжтой болдог. Мөн үүнтэй зэрэгцэн тэдний гайхалтай хурдан мэдрэмж болон тактикийн давуу талуудыг ашиглан дайсны хилт давуу байдлаар ялан дийлэхэд анхаардаг байна. Энэхүү өвөрмөц эв нэгдэлэх хүчрхэг техникүүд нь Иназука овгийн гишүүдийг бусад шинобинуудаас онцгой бөгөөд давтагдчихгүй болгож, Конохагийн хамгаалтад ихээхэн хувь нэмэр оруулж иржээ. Нара овг бол Коноха Какура тасганы хамгийн ухаалаг тактикч шинобинуудын нэгэн овг бөгөөд тэд сүүдэр удирдах өвөрмөц чадвараараа шиноби ертөнцид алдарсан. Овгийн гишүүд өөрсдийн чакраг ашиглан сүүдрийг хөдөлгөөнд оруулж, дайсны хяналтанд байлгах, эсвэл өргөнд оруулах гайхалтай техникүүдийг эзэмшдэг. Энэхүү овгийн хамгийн гайхалтай чадвар бол тэдний ухаалаг сэтгэлгээ, логик үндслэлээр тулгуурласан тактик боловсруулах чадвар юм. Тэднийг байгалийн стратегчид хэмээн үнэлдэг бөгөөд тулааны нөхцөл байдалд хамгийн оновчтой шийдвэр гаргаж чаддаг. Овгийн үүсэл нь эртний цаг үеэс эхэлтэй бөгөөд тэд сүүдэр удирдах чадвараа үеэс үед дамжуулан хөгжүүлсэн. Мөн тэд өөрсдөө өвөрмөц аж ахуй эргэлдэг бөгөөд бугмаллаж, эмийн ургамал тариалж, шиноби ертөнцид ховор эмийн нөөцөөр хангадаг. Нара овг бол зөвхөн сүүдрээ удирдах өвөрмөц чадвараараа бус, ухаалаг сэтгэлгээ, тактик боловсруулах чадвараараа шиноби ертөнцид хүндтэй байр суурь эзэлдэг овг юм. Үүнээс гадна зохионд чухал ач холбогдолгүй, эсвэл төдийлөн мэдээлэл байдаг овгууд их байдаг бөгөөд эдгээрт Йота, Yoyomura, Яманака, Цучигомо, Тенрой, Кидоин, Каратачи, Камизуру, Кагацу, Жуго, Ибири, Хозуки, Хошигаки, Намекасе, Хатаги гэх мэт дурдаад байвал зөндөө овгууд байдаг байна.
За 2 дугаар хэсэг маань ахаад 2 хэсэг болохоос өөр аргагүй нөхцөл байдал хүрсэн тул хөлцөлөөч. Гэхдээ 3 дахь хэсэг маань нэг удахгүй орох болохоор санаа зовоолтгүй лайка дараад subscribe дараад хүлээж агаарай. Тэгээд ерөнхий юмнууд маань сайжраад доктортой болоод ирвэл бичлэг маань урдан ороод эхлэх учраас тэр батал бичлэг хоорондоо жаахан удахаар байна. Коммент дээр Нарутагийн бичлэгт оруулаад байгаараа гэсэн сэтгэл мэрсээр харагдсан учраас хариулт өгөхөд сувган маань зорж байгаа олон төрлийн ертөнцөд танилцуулж тайлбарлах учраас зөвхөн Нарутагийн талаар бичлэг оруулах боломжгүй учраас ойлгоорой. Гэхдээ ахиж огт бичлэг орохгүй гэсэн үг бол биш. Тийм болохоор лайка дараад хүлээж авахд болно. За дараагийн бичлэгээр уулзъя.